Зааланд сууж байгаа гişүүд нэг л юм хэлсэн. Юу та нар бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Нэгдүгээр дэлхийн геополитикийн асуудал одоо юм ирэхгүй байдалтай хүнд байна. Нефтийн үн өсөж байна. Хоёрдугаарт бол энийг дагаад нүүрсний үн бас өсөж байгаа. Тэгээд экспортоо бодох юм уу? Улс төрөө бодох юм уу? Улс орноо бодох юм уу гэдэг ганц л үг хэлсэн. Тэрийг одоо зарим гişүүд маань буруу зүрүү одоо ойлгоо занал хэлэх юм лигээр жоохон үгний одоо тийм юу хүч ашигласан гэдэг юм тэгсэн байлээ. Тэгэхээр би бол ямар нэгэн тийм байдал гаргаагүй шүү. Нэгдүгээр тэрийг зөв болгоорой. Зүгээр байгаа бод төдлийг л хэлсэн. Тэгэхээр хармины гэрээ ямар учиртай юм гэхээр нэгдүгээр хоёр улс анх энэ гэрээг байгуулахдаа хоёр талдаа нууцлалтай байна гэж. Энийг бол одоо улсын хурл өөрөө хоёр удаа баталсан. Нэг ингээд юмыг мэдэхгүй жиж хамаа намаагүй одоо ингээд хямд гэрээ хийсэн гэд буруу зүрүү ингээд нийгэмд турхираад байгаа нь үнэхээр харамсаж байна. Хоёрдугаар энэ асуудлаар миний би удаа дараа одоо ингээд ийм хямд гэрээ болсон юм уу яасан юм бэ гэж хятадын талтай ч одоо хятадын China Energy компанитай ч уулзсан гуравдугаар юу Эрдэнэс таван толгойн нөхдүүдээс ч бас асуудал авалсан. Яг тэгэхээр гэрээг би хийдэггүй. Гэрээг л Эрдэнэс таван толгой тэр одоо China Energy компани хоорондоо л хий. Миний бие бол аж ахуйн асуудал орохгүй. Яг тэгэхээр одоо зам тээврийн сайдын хувьд бол би хил холболтын төмөр замыг зогсоохгүй явуулах л юм үүрэгтэй. Тийм учраас энэ дээр бас гурав зөрүү ойлголт нийгэм тарааж байгаа нь харамсаж байна. Яг цаг үе нь одоо их биш байна. Хоёрдугаарт бол нүүрсийг тийм 50% хямд одоо зараад байгаа юм ерөөсөө байхгүй. Та нар гэрээг нь одоо үзэж болно гэж би гişүүд хэлээд. Би ямар санда хурал дээр хэлсэн шүү дээ. За ингээ буруу зүрүү ойлгоод Баярмаа гişүүн, Ганбат гişүү та хэд минь одоо ингээд энэ одоо шаардлагатай гэвэл энэ гэрээг үзээ. Одоо хамаагүй би ороод тайлбарлаж өгье. Танай бүлэг намайг дуудаад одоо асуух юм байвал бүх юм одоо нэг одоо юу нууж хаагаал одоо тэр 50% хямд зарж байгаа энэ гэдэг одоо ийм юм байхгүй. За манай урд төршийн эмчилж байгаа ганцхан юм байна. Танах өөрсдөө нэгдүгээр гуйж ирсэн. Бид одоо бидний тэртээ тэргүй 17 жил одоо хохироцсон. Бид нар цаанасаа төмөр зам бариуд ороод ирсэн. Бид нар энэ тухайн үедээ одоо танайд итгээд төмөр зам хийсэн, буруу тооцоо хийж дээд одоо түвшиндээ буруу ойлгуулсан ийм улсуудаа бол арга хэмжээ аваад цаазлаа шурамд хийгээд өнөөдөр энэ ажил дууссан. Одоо тэгээд та нар яг яах гээд байгаа юм бэ? Гэдэг ийм мэрдий. Тэгвэл одоо ингээд одоо тухайн үедээ бас үл ойлголцоод 14 оноос хойш болж байгаа хэрүүл штэ. Үл ойлголцсон байсан. Одоо энийг зүгээр одоо хэл амгүй цаашаа үргэлжлүүлээд яваа гэсэн. Та нар үнэхээр одоо тэгж байгаа бол одоо бид нар ингээд дэмжиж явъя л гэсэн. Тэгэхээр өөрөөсөө одоо ингээд миний байн хэлээд байгаа юм тэр ш. Өөрөөсөө гүйж очиж хүнтэй гэрээ хийгээчгээд хийчихсэн та нартай хийсэн гэрээ муухай байна, болохгүй байна, таалагдахгүй байна гэвэл урдаа л уучлаарай. Бид нар заавал танаас нүрс авах албагүй. Бид нар нэр хүндэд маш ихээр халдаж байна. Өөрөөр хэлбэл урд төрш маань юу нь бол танахаас нэг одоо нэг жоохон нүрс авахын төлөө та нар бол одоо ингээд сошиал янз бүрийн одоо юмар манай улсын нэр хүндэд одоо босромор одоо ингээд хандаж байгаа. Надад нэлээ 2-3 удаа хатуу хийсэн. Тэгээ би бол ганц над хэлээгүй. Энийг бол одоо тухайн үед Арслан намын одоо гинсек хэн блэ галин дэвлээ. Ганнибал байсан. Ганнибалыг бас дуудаж хэлсэн эсвэл над хэлсэн. Тэгэхээр зэрэг бид хэлсэндээ байхгүй бол урд хөрш одоо бид бол нэг тэр нүүрсний үн цэнэндээ гол биш. Яг гэвэл хөрс зэрэгэлдээ одоо ингээд орноо одоо дарамталж ийм баг үнээр нүүрс авсан гэдгээр дэлхийн нийтэд манай нэр хүндийг гутааж яана гэдэг дээр л эмзэглээд байгаа юм билээ.